үзээгүй бүгдийг гайхуу чадварж явсан чамайг би ихтэй хайрлсан зүгэн чи байрлсан таасан бүгд чамайг магтаж гайхуулсан дуусан гэж мэгэлээ. За сайн бацхан манайхаа энэ үчи мэндийг хүргэе. Өнөөдөр 2026 оны 6 сарын 26 тийм ээ маргааш 27. За тэгээд Акид нь ажлын зар орж ирлээ манайхаа. Энэхүү ажилд 7 Монгол аавна гинэ манайхаа 7 хүн аавна гэж байна шүү. За энэхүү ажил нь ямар нэгэн ажил зуулчлалын хөлс хаалт инээтерэ тийм төвч байхгүй шүү манайхаа. Тийм авахгүй. Зөвхөн монгол хүндээ тусгалыг дэм болоо тийм ээ. Хүний нутаг дэмдээ дээсэрчэндээ нэг хүн ч гэсэн бас ажил төрөлтэй болчихосоо гэдэг утгаар 7 монгол залууг барилгын ажил дээр зуулж байгаа шүү манайхаа. Цөөхөн монголчууд бид тэр тусмаа хүний нутагт юу чадан түүгээрээ нэг нэгэндээ тусдим болж ажил төрөл байвал зуулж олж өгөх. Энэ бол маш том тус, маш том буян юм аа. Акийн өөрөө Солонгост ажил төрөлгүй ядар зүтрээд хэцүү явжсэн жаргал зовлонг мэддэг хүний хувьд ажил төрөлгүй явж байгаа хүмүүст болж өгвөл боломжоор ажил төрөл байвал олоод өгчихсэн, тус болчихсон гэж бодож өгд юм аа манайхаа. За 7 хүн ажилд авах цаар ингэж орж ирлээ манайхаа. Барилгын чонгоны ажилд урт хугацаанд ажиллах хүн сургаж авна гэж байгаа. Тэгээ ажил хэл мэдэхгүй байж болно гэж байгаа. Тэгэхээр энэ ажилд удаан хугацаанд, урт хугацаанд доктортой суршилтай ажиллах хүн байвал сайн байна гэж байгаа байхгүй манайхаа. Тэгээ ажил хэл бол мэдэхгүй байж болно, сургаад заагаад ингээд аваа явчихна гэж байгаа. За тэгээд 7 хоногийн 6 өдөртөө ажиллаад бүтэн сайндаа бүтэн амарна. Тэгээд ажил ихтэй үедээ бүтэн сайндаа ч ажилуулдаг гэж байна. Хэрвээ та ядраад байгаа бол бүтэн сайндаа амарсан ч болно. Энэ бол таны сонголт. За ажлын цаг нь өглөө 7-оос өдөөс хойш 3:30 гээд ажиллана тардсан байна. Цалин сардаа нэг удаа тогтмол цалин олгоно. Байранда хоёулаа байрлана гэж байна манайхаа. Байранда 2 өрөөрөө байрлана өрөөндөө нөгөөсөндөө. За тэгээд байршил нь хаана вэ гэвэл байршил нь үүжин бүүд байд юм байна. Тэгээд энэ ажлыг сонирхож байгаа, ажил хайж байгаа хүмүүс байвал Акитагаа чат ороод манайхаа. За энэ бичлэгийг 6 сарын 26-ны шөнө гээд Акин оруулах гэж байна. Тэгэхээр маргааш 27. Тэгээд 27-нд манайхаа Акитагаа чат ороод бүгдөө. Тэгээд энэ ажил олгогчтой холбоодог юм манайхаа. За тэгээд хүний нутаг дэмдээ, дээсэрчэндээ чи юу чадан түүгээр нэг нэгэндээ тус дэмтэй амьдрцгаая манайхаа. Гоё шүү.